Од окторгын талаарх эдгээр баримтууд таныг гайхшруулах нь гарцаагүй. Дэлхийг бильярдны бөмбөгтэй харьцуулбал дэлхийн гадаргуу илүү гөлгөр. Эверестийн оргил хүртэл гөлгөрт тооцогдох юм байна. Санчир гарагт жил бүр олон сая килограммын алмазаар бор ордог байна. Учир нь санчир гаригийн агаар мандал маш халуун бөгөөд өндөр даралттай. Эрдэмтэд санчир гаригийн агаар мандал өндөр даралттай учраас нүүрс төрөгчийг алмаз болтол өндөр даралтаар шахдаг гэж үздэг байна. Санчир гариг маш том учраас нарыг тойрж иргэдэггүй. Харин санчир гариг нар хоёр нэг цэгийг хамтдаа тойрж иргэдэг байна. Тиймээс санчир гариг эргэхдээ бага зэргийн дайвилцдаг. Сугар гариг бусад нарны аймагуудаас эсрэг зүгт иргэдэг. Эрдэмтэд нарны татах хүчний тэнхлэг 180 хэм хазаасан гэж үздэг байна. Сар дэлхийгээс хамгийн хол зайд байх үед нарны аймагуудын бүх гаригуудыг дэлхий сар хоёрын хоорондох зайд багтаах боломжтой. Дэлхий цагт 1650 км-ийн хурдтай иргэдэг. Нарны аймагуд цагт 78857 км-ийн хурдтай иргэдэг байна. Тиймээс дэлхийн татах хүчинд бид талархах хэрэгтэй. Бидний галактик 4 тэрбум жилийн дараа Андромеда галактиктай мөргөлдөнө. Энэхүү мөргөлдөөний улмаас нарны байршил өөрчлөгдөх бөгөөд дэлхий харин устдахгүй. Од окторгүйд хамгийн хурдан зүйл бол PSR. Энэ бол мөргөлдсөн хилтерхий од бөгөөд секундэд 716 удаа иргэдэг байна. Центавр үүлэнд окталиан архи байдаг. Энэ бол маш их архи гэсэн үг. 2-ын тооны ард 27 тэг байна гэсэн үг юм. Эрдэмтэд тэрхүү архийг бөөрөлцгөний амттай дарс шиг гэж үздэг байна.